Яг одоо Монгол улсад эрэлттэй байгаа мэргэжил болон ирээдүйд Монгол улсад тэргүүлэх мэргэжлүүдийн талаар авч үзэх болно. 6 сая гинэ. Тэгэхээр миний мэргэжил шүү дээ, 49% нь үгүй би бакалаврынхаа мэргэжлэр ажилдаггүй гэж хариулсан байдаг хгүй. Хүмүүс буруу мэргэжил сонгосноосоо болоод ажлаас халшрах хам шинжид өртөөд байдаг гим хийцэн хүн шигтэй нэг юм эвгүй сургуулаа төгссөн байдаг. Тэгээ ажилд ороогүй нэг юм гим хийцэн хүн шиг байдаг байсан байхгүй. Надад энийг хин нэгэн арай эрт хэлээд өгсөн байсан бол гэж би бодож исэн байхгүй. Сайн уу хөрхөн хүмүүс минь бүгдээрээ цоошин хэмжлэгээрээ уулзж байна. За энэ удаагийн бичлэг маань нэгэн өвөрмөц дугаар бичигдэж байгаа. За яагаад гэх юм бол би яг сүүлийн үед та нартай хэлдэг байсан шүү дээ, те. Би шинэ жанр руу орох гэж байгаа, шинэ контент хийж байгаа гэд ярьдаг байсан. За тэгвэл яг одоо та нартайгаа энэ нууцаа хуваалцъя. За энэ нь болохоор би Michiko podcast гэд өөрийнхөө шинэхэн подкастыг эхлүүлж байгаа. Тэгэд бүгдээрээ юун түрүүнд надад баяр хүргэцгээе. Come on, baby! Come on! Yes! Come on! Yes! За тэгээд таад манд бодож байгаа бах юун подкаст ямар сэдвийн хүрээнд ярих чаан болоо гэж хэрвээ бодож ивэл би яг мэргэжил сонголт гэдэг сэдвийг үндсэн сэдвээ болгоод өөрийнхөө подкастыг бол эхлүүлж байгаа. Тэгэд уул нь би яг энэ сэдвийг 5-6 жилийн өмнө бодсон байсан байхгүй. Яг энэ чиглэлээр подкастыг хэрэгтэй байна. Ер нь ирээдүйн одоо үр хоочтой хүүхэд залуучуудад чиглэсэн ийм подкаст байх хэрэгтэй байна гэж бодож явсаар агаад яг өнөөдөр энэ подкастаа ингээд эхлүүлэх одоо юу гэдэг боломж нөхцөл юмнууд нь бол гарч ирлээ л дээ. Тэгэд юмд цаг гэж байдаг юм шиг те. Окей. Подкастын манд гол зорилго нь дунд болон ахлах ангийн хүүхдүүд оюутан дүүнертаа чиглээд яг ямар мэргэжил ажлын байран дээр юу хийгээд байна вэ гэдгийг одоо харуулах зорилготой. Тэгээ мэдээж хэрэг маш олон ажил мэргэжлүүд байгаа шүү дээ те. Тийм учраас салбартаа олон жил ажиллаж байгаа, манлайлж байгаа тэр салбараа үнэхээр сайн мэддэг тэр мундаг хүмүүсийг өөрч оруулаад дүүнертаа ингээд анхан шатны те хамгийн наад захын тэр мэргэжлийн талаар л одоо ойлголтыг өгөх зорилготой гэх юм уу. Тэгэд яг яагаад энэ талаар ингэж ярихаар болсон бэ гэхэлэр би өөрийнхөө мэргэжлийг маш азтайгаар сонгосон гэж боддог байхгүй. Би болохоор хөдөө аж ахуйн сургуулийн эдийн засаг бизнесийн сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлэр бакалавра бол хамгаалж исэн. Сургуулаа төгсчөөд ер нь яг ямар чиглэлээр явсан бэ гэх юм бол маркетинг тал руугаа одоо маркетингийн менежер бол ажилладаг байсан. За тэгээд өөр дээр ингэ харахаар өөрийгөө маш азтай гэж боддог байхгүй. Яагаад гэхэлэр би маркетингийн менежер гэдэг хүн яг юу хийдэм бэ гэдгийг мэддэггүй байсан мөртлөө тэр салбар руу ороод ажиллаж явах үедээ энэ яг миний дуртай салбар юм байна гэдгийг мэдчихсэн. Яг гэвэл маркетингийн менежер гэдэг хүн одоо тухайн салбарынхаа байгууллагынхаа маркетингийг хариуцаад те яг ямар постэр байх юм, за ямар бичлэг байх юм ч гэдэг юм уу. Яг тиймэрхүү юм дээр ингээд одоо ажилдаг тийм мэргэжил байгаа даахгүй. Үүнээс хамаарат одоо би бас ингээд YouTube-ээ хийгээд сууж байгаа гол шалтгаан нь би өөрөө маркетингийн мэргэжлийг сонгосонтой ч бас холбоотой юм болов уу гэж боддог. Тийм учраас одоо хүүхдүүдэд те дүүнертаа ерөн л юм чиглүүлээд өгөх нэг юм анхан шатны ойлголт өгөх нэг юм хэрэгтэй байна гэж бодсны үндсэн дээр яг одоо энэ подкаста хийгээд сууж байгаа байхгүй. Үндсэн бичлэг маань 3 хэсгээс бүтэж байгаа. Эхлээд бүгдээрээ хэдэн тоо статистик ярих болно. Харин хоёрдугаарт Монгол улсын эрэлттэй мэргэжил болон цалингийн судалгааны талаар авч үзэх болно. Хамгийн сүүлд буюу 3 дугаарт оюутан болоход яг юун дээр анхаарах юм, за бас миний мэргэжил сонголтын дуршлага, мөн миний бакалавр болон магистрийн судалгааны ажлуудын талаар ярих болно. Хамгийн эхлээд бүгдээрээ цэцэрлэг, сургууль, коллеж, ихтэй сургуулиудын талаарх статистикийг авч үзье гэж бодлоо. Яг одоо эдгээр байгууллагт те хэдэн хүн ажиллаад байна, хэдэн хүн сураад байна, хэдэн одоо цэцэрлэг сургууль байдсан бэ гэдэг энэ тоо бас хүмүүс сонирхолтой байх юм болов уу гэж бодоод би оруулсан байгаа. За нийт Монгол улсын хэмжээнд 1399 цэцэрлэг бол байдаг юм байна. За эдгээр цэцэрлэгт 10,298 багш бол ажилладаг. За тэгээд нийт хэдэн одоо суралцагчид буюу те хэдэн хүүхэд яг цэцэрлэгт яваад байна вэ гэсэн чинь 158,849 хүүхэд цэцэрлэгт явдаг гинэ. За ерөнхий боловсрол буюу 10 жилийн сургууль гэх юм бол 900 сургууль байдаг. За тэгээд 900 сургуульд 39,126 багш бол ажилладаг. За тэгээд нийт суралцагчид нь болохоор 819,907 хүүхэд одоо 10 жилийн сургуульд бол явдаг гэдэг тоо бол байна. За дараагийнх нь техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллага нийт 70 байгууллага байдаг. За эдгээр байгууллагт 2163 багш бол ажилладаг. За тэгээд хэдэн хүн сурдсан бэ гэсэн чинь 41,584 хүн суралцдаг гэдэг тоо бас байна.
За дараагийнх нь ихтэйд боловсрол буюу одоо ихтэйд сургууль болон коллежийг авч үзсэн байгаа. За нийт 68 ийм сургууль коллеж бол байна гинэ. За эдгээрс 5266 багш бол ажилладаг. За нийт суралцагчдын тоо гэсэн чинь 161891 хүн одоо ингэ суралцдаг гэдэг тоо байдаг юм байна. За дараагийнх нь шинжлэх ухаан буюу эрдэм шинжилгээний байгууллагын тоо нь болохоор 68 байгууллага байгаа. За тэгээд нийт ажилчид нь 6926 хүн ажилладаг гэдэг эдгээр тоонууд бол байна. Тэгээд би энэ мэдээлэлээ яг боловсролын яамны сайтаас бол авсан байгаа. За мөн эдгээрээс гадна бусад одоо сонирхолтой бас статистикийг та нартай ярьж өгөх юм бол яг сая хэлсэн шүү дээ 10 жилийн сургууль 900 байна гэсэн. За энэ 900 сургуулийн одоо 717 буюу 79.7% нь болохоор төрийн өмчт буюу улсын сургууль. За үлдсэн 183 буюу одоо 20.3% нь яг хувийн сургуулиас байдаг юм байна. За тэгээд надад яг энэ сургуулийн боловсролын бас нэг сонирхолтой санагдсан юм нь болохоор нийт одоо энэ 10 жилийн сургуульд 63 мянган хүн ажилладаг гэж байгаа байхгүй. За энэ 63 мянган хүнийхээ 39 мянга буюу 61.7% нь л багш нар байдаг гинэ. Тэгэхээр үлдсэн одоо 39% нь болохоор багшаас бусад одоо албан тушаал байдаг хүмүүс байдгаа гэж бас харж болохоор байна. За ихтэйд боловсрол яг коллежийн хувьд гэх юм бол 68 сургууль байдаг гэсэн шүү дээ. За үүний 46 буюу 67.6% нь ихтэйд сургууль, за 22 нь буюу 32.4% нь коллеж байдаг юм байна. За тэгээд ихтэйд сургууль болон коллежийн 18 нь төрийн өмчт. За 47 нь хувийн өмчийн 3 нь болохоор олон нийтийн буюу одоо шашны өмчийн сургалтын байгууллагууд бас байдаг гинэ. Энэ бас айгүй сонирхолтой тоо байгаа зү тэ. Мөн эдгээрт суралцж байгаа буюу 161891 суралцагчийн 2748 нь дипломын боловсрол гинэ. За тэгээд 125750 буюу 77% нь бакалаврын боловсрол, 27450 буюу 17% нь магистрийн боловсрол, тэгээд 5943 буюу 3.7% нь докторийн боловсролд одоо хамрагдсан байна гэдэг иймэрхүү статистик тоо мэдээлэл бол байна. Тэгээд энэ нь та хэдэд бас сонирхолтой байх болов гэдэг үүднээс оруулчлаа. За одоо бүгдээрээ бичлэгнийхээ 2 дахь хэсэг рүү орж ийн. Энэ хэсэгт бүгдээрээ яг одоо Монгол улсад эрэлттэй байгаа мэргэжил болон ирээдүйд Монгол улсад тэргүүлэх мэргэжлүүдийн талаар авч үзэх болно. Тэгээд би яагаад эрэлттэй тэргүүлэх гэж яриад байгаа вэ гэхээр яг саяны боловсролын яамны сайт дээр эрэлттэй мэргэжил болон тэргүүлэх мэргэжил гэдэг ингээд баахан мэргэжлүүд ингээд жигсаачсан байсан байхгүй. Тэгээ би бас гайхаад ягаад эрэлттэй тэргүүлэх гэдэг юм бол яг юугаар ялгаатай болоо гэд хайгаад харсан чинь эрэлттэй гэдэг нь яг одоогийн зах зээл дээр эрэлттэй байгаа мэргэжлүүдийг авч үздэг юм байна. Тэргүүлэх гэдэг нь одоо урт хугацаанд хэрэгтэй буюу те яг ирээдүйд Монгол улсад эдгээр мэргэжил ингээд тэргүүлэх мэргэжлүүд юмаа гэд засгийн газраас ингэж гараад одоо мэдээж хэрэг нөгөө судалгаа шинжилгээний үндсэн дээр гаргасан мэргэжлүүд байдаг бах л та. Яг тэр чиглэлээр ингээд хоёр хуваагаад авч үздэг юм байна. За тэгээд хэдүүлээ эхлээд яг одоо Монгол улсад эрэлттэй байгаа 38 мэргэжлийг дуурдъя. За эхний 10-т дандаа багш гэдэг мэргэжил бүр маш эрэлттэй байгаа юм. За багш дундаа сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн багш, бага боловсрол буюу одоо бага ангийн багш, за математик, мэдээлэл зүй, хим, биологи, физик, газар зүй, тусгай хэрэгцээт боловсрол, хөгжмийн боловсрол гэдэг одоо яг эдгээр багш бол одоогийн нийгэмд маш эрэлттэй байгаа мэргэжлүүд гинэ. Эхний 10 барьт. 11-т нь програм хангамж, 12-т нь зүйлсийн технологи, 13-т нь аялал жуулчлал, 14-т нь халаалт, агаар сэлгэлт, 15-т нь сантехникийн инженерчлэл, 16-т нь хүнс үйлдвэрлэлийн технологи, 17-т нь хоол зүй эм судлал, 18-т нь сэтгэл судлал, 19-т нь нийгмийн ажил, 20-т нь нийгмийн эрүүл мэнд, 21-т нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, 22-т нь хөдөлмөр засал, 23-т нь хөдөлгөөн засал, 24-т нь нүүр амын эрүүл ахуйч, 25-т нь дүр соншилгоо, 26-т нь ойн аж ахуй, 27-т нь мах сүг судлал, 28-т нь суулах уй, 29-т нь эм найруулагч, 30-т нь бага эмч, 31-т нь их барих уй, 32-т нь лабораторийн техникч, 33-т нь үйлдвэрлэлийн дизайн, 34-т нь соёлын бит үеийн хадгалалт хамгаалтын технологи, 35-т нь хөгжмийн урлаг, 36-т нь номын сан судлал, 37-т нь тайзны техник технологи, 38-т нь график дизайн гэдэг одоо эдгээр мэргэжлүүд маш эрэлттэй байна гэж
боловсролын яамнаас гаргасан байгаа. Гэхдээ энэ нь болохоор 2023 онд гаргасан судалгаа байгаа байхгүй. Тэгэхээр одоо 3 жил өнгөрсөн болохоор энэ яг жоохон өөрчлөгдсөн байж магадгүй. Гэхдээ шинжлээд бол энийг гаргаагүй байлээ. За одоо хэдүүлээ үргэлжлүүлээд дэд боловсролын тэргүүлэх мэргэжлийн чиглэл рүү орцгоё. Тэгээд энэ нь бол ирээдүйд хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Энд нь бүр 80 хэдэн мэргэжил байгаа юм билээ. Тэгээд айл болох амархнаар унших гэж бол хичээе. Нэгдүгээрт мэдээллийн технологи, хоёрдугаарт програм хангамжийн инженерчлэл, гуравдугаарт ашигт малтмлын баяжуулалтын технологи, дөрөвдүгээрт механик инженерчлэл, тавдугаарт барилгын инженерчлэл, гуравдугаарт авто замын инженерчлэл, долоодугаарт цахилгаан инженер, найдугаарт арсны боловсруулалтын технологи, 9-дүгээрт газар тарилан аж ахуй, 10-дугаарт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн инженер, 11-дүгээрт мал аж ахуй, 12 уул уурхай ашиглалтын технологи, 13 газрын тосны борлуулалтын технологи, 14 сэргээгт хүчин хууч, 15 цахилгаан хангамж, 16 электроникийн инженерчлэл, 17 үйлдвэрлэлийн автоматжуулалт, 18 барилгын материалын үйлдвэрлэлийн технологи, 19 нүүрсний боловсруулалтын технологи, 20 металлын технологи, 21 химийн инженерчлэл, 22 хийн инженерчлэл, 23 мал амтны гаралтай түүхийд судлал, 24 ухаалаг технологи, 25 кибер аюулгүй байдал, 26 геолог, 27 био анхаах ухаан, 28 эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, 29 хүрээлэн буй орчны инженерчлэл, 30 хүнсний чанар аюулгүй байдал, 31 мал зүй, 32 агроном, 33 усны нөөц усжуулалт, 34 бэлчээр хамгаалал, нөхөн сэргээлт, 35 газрын тосны инженерчлэл, 36 мал эмнэл зүй, 37 хиймэл оюун ухаан, 38 статистик, 39 өгөгдлийн ухаан, 40 ойн аж ахуй, 41 усан хангамж, ус цэвэрлэгээ, 42 хаягдал боловсруулах технологи, 43 ургамал хамгаалал, 20 цэр хяналт үнэлгээ, 44 онцгой байдал гамшиг судлал, 45 уур амьсгал судлал, 46 компьютерийн ухаан, 47 био инженерчлэл, 48 био технологи, 49 нано шинжилгээ ухаан инженерчлэл, 50 материал судлал инженерчлэл, 51 барилгын бүтэц эдлэлийн технологи, 52 сансрын холбооны инженерчлэл, 53 уцгүй холбооны инженерчлэл, 54 математик, 55 физик, 56 биолог, 57 хим, 58 газар зүй, 59 аюулгүй байдал судлал, 60 батлан хамгаалах, 61 цэргийн шинжилгээ ухаан, 62 хэрэглээний физик, 63 тэжээл бэлчээр судлал, 64 бомбын аюулгүй байдал, 65 логистик менежмент, 66 селекц өрийн аж ахуй, 67 ургамлын нөөц био үйлдвэрлэл, 68 хөрс судлал агрохим, 69 хот ба бүс нутгийн төлөвлөлт, 70 усны барилга байгууламж, 71 геодез, 72 төмөр замын барилга, замын аж ахуй, 73 хуурай замын цэргийн сургалт, 74 агаарын цэргийн сургалт, 75 кибер аюулгүй байдлын цэргийн сургалт, 76 барилга инженерийн цэргийн сургалт, 77 уламжлалт ангаах ухааны эмийн ургамал судлал, 78 малын эмнэлгийн эм судлал, 79 авионик, 80 нисэх техникийн механик, 81 архитектур, 82 хувцс үйлдвэрлэлийн технологи загвар зохион бүтээлт, 83 тээврийн үйлчилгээ гэдэг эдгээр мэргэжлүүд ингэж орсон байгаа маань. Эдгээр мэргэжлээс харахаар илүү нарийн эм өвөрмөц мэргэжил маш олон байгаа. Хэрвээ мэргэжлээ сонгоогүй ямар мэргэжил сонгох вэ гэж бодож байгаа дүүнэр маань байх юм бол би яг сэнэч залтаас мэргэжлээ сонгуул илүү эм үн цэнтэй болов гэж бол бодож байгаа. Тэгээд үн цэнтэй байх тусмаа ажилд орох боломж нь чих. За тэгээд авч байгаа цалин мөнгө ч гэсэн арай л өндөр байх юм болов гэж бол би хувьдаа бодож байна. За тэгээд мөн үүнээс гадна яг жилийн өмнө буюу 2025 оны 9 сарын 26-нд Долоо цэгийн мен дээр ирэх 10 жилд эрэлттэй байх мэргэжлүүд гээд 10 мэргэжлийг бас ингэж чагсаасан юм байна. Тэгээд үүнийг нас та нартаа хүргэе. За эхнийх нь болохоор дата анализ гэнэ. Хоёрдугаарт програм хангамж хөгжүүлэгчид ба инженерүүд, гуравдугаарт эрүүл мэндийн мэргэжилтнүүд, дөрөвдүгээрт кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд, тавдугаарт сэргээгдэх эрчим хүчний мэргэжлүүд, зурдугаарт хиймэл оюухан буюу AI-ийн мэргэжилтнүүд, долдугаарт байгаль орчны эрдэмтэд инженерүүд, найдугаарт цахим худалдааны мэргэжилтэн, дөрөвдүгээрт зайнаас ажиллагсад гэсэн байсан. Тэгээд би гайхаад зайнаас ажиллагсад гэж яг одоо юу хийх юм болоо гэд харсан чинь зайнаас ажиллах боломжтой мэдээллийн технологи, виртуал хамтын ажиллагааны мэргэжилтэн зэрэг ажлын орчныг хөнгөвчлөх дэмжих мэргэжилтнүүдийг эрэл төснөө гэдэг зүйлийг бол тайлбар хэсэг дээр бичиж өгсөн билээ. За 10 дугаарт сэтгцийн эрүүл мэндийн мэргэжилтэн гэдэг энэ 10 мэргэжлийг бас ингэж гаргаж өгсөн гэдэг нь харагдчихсан. Тэгэд үүнийг нь харсан ч гэсэндээ ер нь л бас энэ яг үнэн бахаа гэж бол би бодож байгаа. Ялангуяа энэ сүүлийн үед ч гэдэг юм уу да энэ маш эрэлттэй байгаа мэргэжлүүдэд яг л юм програм хангамж буюу одоо энэ хөгжүүлэгчид инженерүүд бол байгаад байгаа. За дата анализ хийдэг хүн бол бүр ингэж маш хэрэгтэй гэдэг байгаа байхгүй. Энэ мэргэжил бол бас ингэ байгаад байгаа. За тэгээд сэргээгдэх эрчим хүч гэдэг одоо энэ сэдв бас маш их гарч ирж байна л да. Тэгэхээр ер нь л сэргээгдэх эрчим хүчний салбарт мэргэжилтнүүд бас юм дутуу байгаад байгаа юм байна гэж бол би бодоод байгаа. За үүнээс гадна мөн одоо энэ сэтгцийн эрүүл мэндийн мэргэжилтэн гэж ааш тэ. Тэгэхээр энэ бас яалтчгүй бас хэрэгтэй мэргэжил байгаад байгаа байхгүй. Одоо нүг сэтгэл зүйч, сэтгэл засалч гэдэг хүмүүс маань бас юм эрэлт хэрэгцээтэй байх нэ гэдгийг үүнээс бас харагдж байгаа болов уу гэж бодож байгаа. Тэгэд боловсролын яамтайгаа холбоотой бас нэг мэдээлэл хүрэхэд боловсролын яамны сайт дээр нь гадагшаа явах тэтгэлэгт
хөтөлбөрүүд бас зарлагддсан мэлээ. Одоо жишээлбэл миний яг сүүлд харснаар юу гэсэн Солонгос байлуу да. Яг Солонгос улс руу явж суралцахад ийм тэтгэлэгт хөтөлбөр байна гэл Хятад улсад ийм хөтөлбөр байна гэх мэтчлэнтэй. Яг ингэж улсаар нь бас гараад ирсэн тийм тусдаа хэсэг байд юм лээ. Та хэд маань хэрвээ боловсролын яамны сайт руу ингэж орох юм бол яг гадаадад суралцах гэдэг бүр юм тусдаа юм хэсэг байгаа хгүй. Яг тийшээ норонгууд ингэж яг улсынхаа тухтай, далбаатайгаа нэртэйгээ одоо юм зарлагдсан хөтөлбөрүүдийг нас оруулаад явдгийн билээ. Хэрвээ та хэд маань гадагшаа одоо суралцах хүсэлтэй те гадагшаа явна гэж бодож байгаа бол энэ хэсгийг ерөөсөө битгий орхигдуулаарай. Заавал бүгдээрээ орж хараарай. Тэгээд ер нь 10 жилийн сургуулаа төгсөөд оюутан болоход бас анхаарах хэд хэдэн зүйл байдаг. Би тэрийг бичлэгнийхаа төгсгөлд бас халтгаан ярих болно. Тэгээд хэдүүлээ дараагийн ярих зүйл рүүгээ орцгоё. За үүнд болохоор би яг Занга цэгийн хэдэн судалгааны ажлуудаас нь оруулж ирсэн байгаа. За та хэд маань угаасаа бүгдээрээ л мэдж байгаах те Монголд хамгийн олон ажлын байр, ажлын зар ордог сайт бол яалтчгүй Занга цэгийн мэн гэдэг. Тэгээ бараг Занга цэгийн мэний мэдтгүү хүн байдаг бах гэж бол би хувьдаа бодож байна. За тэгээд Занга дээр орсон энэ хамгийн олон зарлагдсан ажлын байр гэдэг хэсэг байгаа хгүй. Тэгээд энэ дээр топ 10 ажлын байрыг оруулж өгсөн байгаа. За үүн дээр нь болохоор хамгийн ихнийхт нь болохоор Нэгтлэн бодогч гинэ. За Нэгтлэн бодогчийн одоо яг энэ ажлын байр бүр 926 удаа зарлагдсан гэж байгаа. За энэ миний бодлоор яг нэг сарын л мэдээлэл байх гэж би хувьдаа бодоод байгаа. За тэгээд хэдүүлээ үүнээсээс юу гэж харах вэ гэхлээр бидний эрэлттэй мэрэгжилт хэдийн Нэгтлэн бодогч гэдэг мэрэгжил байхгүй байсан ч гэсэндээ одоо ч гэсэндээ байр сууриа тавьж өгөх болоогүй гэх юм уу да тий. За би яг гой тайлбарлаж чадахгүй. Гэхдээ та хэд мөн ойлгосон байх гэж бодож байна. Одоо нэгдүгээр Нэгтлэн бодогч гэдэг мэрэгжил байна гэдэг чинь л энэ мэрэгжил ийм эрэлттэй байна гэдгийг л харуулж байгаа зү тий. За хоёрдугаарт худалдааны зөвлөх гэдэг мэрэгжил байна. За гуравдугаарт тооцооны Нэгтлэн бодогч, дөрөвдүгээрт борлуулалтын менежер, тавдугаарт барилгын инженер, зургадугаарт маркетингийн менежер, долдугаарт машин механизмын оператор, 8дугаарт тоогооч, 9-дүгээрт нь ярав, 10дугаарт хүний нөөцийн менежер гэдэг одоо энэ мэрэгчлүүд бол ингэж хамгийн их зарлагдчихсан гэдэг энэ мэдээлэл байна. Тэгээд энэ дээр нь бас цалингийнх нь хэмжээг оруулж өгсөн байгаа байхгүй. За одоо жишээлбэл зарим Нэгтлэн бодогчийн мэрэгжил 792 мянган төгрөгийн цалинтай гэд тавьсан байхад хамгийн дээдлийн цалингийн хэмжээ нь 7,500,000 төгрөгийн цалин олгоно гэдэг ийм мэдээлэл ингэж тавигдсан байгаа байхгүй. Тэгэхээр айгүй бас сонирхолтой байгаа. Яг энэ үнийг цалингийн доод хэмжээ гэдэг хүний нөөцүүд өөрсдөө тэдээс тэд хүртэл гэдэг дээр ингэж оруулж өгдөг байх л та. За тэгэл яг чадвартай бол угаасаа одоо энэ цалингууд бол амар байгаа байхгүй. Одоо жишээлбэл энэ Нэгтлэн бодогч гэдэг мэрэгжлийн ингээд хамгийн өндөр одоо ажлын байрны зарн дээр орсон цалин 7,500,000 төгрөг. За худалдааны зөвлөх нь бүр 10 сая гэж аах үнэхээр хийж чаддаг бол 10 саяар бид нэр ингээд ажиллах хад бэлэн байна гэдэг байгууллагууд байгаад байна шүү дээ тий. За тооцооны Нэгтлэн бодогч бол бас 10 сая, борлуулалтын менежер 10 сая, барилгын инженер 10 сая, маркетингийн менежер 9 сая, механизмын оператор 9 сая, тоогооч 10 сая, нэрв 5 сая, хүний нөөцийн менежер 7 сая гэх мэтчлэн иймэрхүү цалин бол санал болгож авахд бэлэн байна гэдэг байгууллагууд байдгийн байна манайха. За яг одоо ярих тий энэ дурддах судалгаанууд нь Занга цэгийн мэнэ Facebook пэйж дээр орсон мэдээлэл байгаа. Яг л одоо энэ ажлын байр цалинтай холбоотой мэдээлэл гэсэн үг. За хамгийн ихнийх нь болохоор нийт ажилтнуудын 6.2% нь магистрийн зэрэгтэй бөгөөд эдгээр ажилтнуудын дундаж цалин 4,733,000 төгрөг байна гэдэг ийм пост бол орсон. За тийгээд яг одоо үүнтэй холбоотойгоор магистрийн зэрэгтэй ажилтнуудын дундаж цалин өмнөх оноос 63.3% өссөн байна гэдэг бас юм мэдээлэл орсон байгаа байхгүй. Тэгэхээр үүнээс юу харж болох вэ гэхлээр бүгдээрээ ажилдаг чиглэлийнхаа одоо магистрийн зэргийг хамгаалсан тохиолдолд үүнийгээ дагаад бидний цалинж өсөх боломжтой байна гэдгийг харж болохоор юм шиг бол надад харагдаад байгаа. За дараагийнх нь 7 жилийн хугацаанд ажил мэргэжлүүдийн одоо цалин хэрхэн өссөн бэ гэдгийг харуулсан бас судалгаагаа оруулж өгсөн байлээ л дээ. За хамгийн ихний нь болохоор яг энэ уулын мастер гэдэг одоо энэ ажлын судалгаа байгаа байхгүй. 2018 онд тус ажлын байрны цалин нь 2.8 сая байсан байгаа. Гэхдээ энэ дундаж цалин шүү за манайхаа байгууллага болон ингээд өөрөөр цалинтай байгаа шүү дээ. Тэгэд бүх байгууллагуудын дундаж цалингаар одоо авсан гэсэн үг. За энэ нь тэгээд 2.8 сая байсан бол 7 жилийн дараа буюу 2025 онд тус цалин нь 4.8 сая буюу 2 сая төгрөгөөр нэмэгдсэн байна гэдэг зүйлийг харуулж байгаа юм. За дараагийн ажил мэргэжил нь хүнд машин механизм тоног төхөөрөмжийн оператор гэдэг ажил мэргэжил байна. За 2018 онд 1.6 сая
буюу сая 600 мянган төгрөг байсан бол 2025 онд бүр 4 сая болтлоо өссөн байгаа байхгүй юу. Бүр энэ бол үнэхээр сайн өссөн боос тэ сая 600-аас 4 сая болтлоо өссөн гэдэг судалгаа байна. За дараагийнх нь нүг бид бүгдийн яриадсэн нэгтлэн бодогч мэрэгжил байгаа. За нэгтлэн бодогч мэрэгжил маань 2018 онд цайлна нь 1.1 сая буюу сая 100 мянга байсан бол 2025 онд 2 сая 800 мянган төгрөг болж нэмэгдсэн байна. Дараагийнх нь барилгын инженер гэдэг мэрэгжил байна. За барилгын инженер 2018 онд 1.4 сая байсан бол 2025 онд 3.3 сая болтлоо өссөн буюу бараг л 2 саяар цалин нь өссөн байна. За борлуулалтын менежер байна. За борлуулалтын менежер 2018 онд 1.8 сая байсан бол 2025 оны байдлаар 3.5 сая болтлоо бараг 2 дахин нэмэгдсэн байна шүү дээ. Бас үнэхээр сайн нэмэгдсэн байна. За тэгээд миний яг Занга цэгийн одоо иш татаж жишээ авч оруулсан постуудын хамгийн сүүлийнх нь гэх юм бол 2026 онд хамгийн өндөр цалинтай 5 мэрэгжил гэдэг 5 мэрэгжлийг гаргаж ирсэн байна. За энд хамгийн ихнийх нь ахлах программист гинэ 4 саяас 8 сая хүртэлх цалин авдаг гинэ. Тэгэхээр хамгийн багадаа 4 сая, за тэгээд хамгийн дээд нь 8 сая байсан гэдэг зүйлийг оруулж ирсэн байна. За хоёрдугаарт өгөгдлийн шинжээч 3 саяас 7 сая. За гуравдугаарт маркетингийн менежер 3 саяас 6 сая гинэ. Тэгэхээр миний мэрэгчлээ шүү дээ тий. За дөрөвдүгээрт барилгын инженер 2 саяас 4 сая. За дараагийнх нь нарийн мэрэгжлийн эмч 3 саяас 6 сая гэдэг одоо эдгээр зүйлүүдээс гаргаж ирсэн байна. Тэгээд яг энэ Занга цэгийн мэний энэхүү посттой ашигласан их сурвалж нь болохоор нэг өөр юу байсан. За тэр чинь юу гэсэн мэлээ. За би энэ дээр үтсэн оруулчихъя. Тэгээд яг юм цалингийн судалгаа хийдэг. Гэхдээ зөвхөн Монгол улсын биш бүр дэлхийн хэмжээнд цалингийн судалгаа хийдэг нэг сайт байсан байхгүй. Тэндээс их сурвалжаа болгож оруулсан билээ. За одоо бүгдээрээ бичлэгнийхээ 3 дахь хэсэг рүү орж ийн. За энэ хэсэг дээр дахиад хэдэн тоо судалгаа ярина. За үүнээс гадна яг подкастны санаа болоод тэгээд яг оюутан байхдаа юун дээр анхаарах вэ гэдэг сэдвүүдийн хүрээнд яриад явъя гэж бол бодож байна. За би 2018 онд яг бакалаврынхаа дипломыг шинэ оюутныг чиглүүлэх сургалт гэдэг сэдвийн хүрээнд бол бичээд хамгаалж исэн. За 2024 онд яг магистрийнхаа дипломыг болохоор мэргэжил сонголт ба ажлаас халшрах хам шинж гэдэг одоо сэдвийн хүрээнд бас судалгаагаа хийгээд бичиж хамгаалсан бол байдаг. Тэгэд айл дипломо яг A үнэлгээ аваад нэгэн дээр нь 94 авч исэн. Тэгэд ангийнхаа бол хамгийн өндөр оног авч исэн. Нөгөөх төр бас нэг 91 билүү авсан байсан. Бас маш бага A үнэлгээ авсан оюутнуудын нэг болоод төгсж илөө. Тэгээд та хэд маань хэрвээ саний сэдвүүдийг сонссон бол яг миний подкастын маань зорилготоос ингэж уялдаад байгаа зү тэ. Яг цаанаасаа л нэг юм одоо дүүнэртээ нэг юм хилээд өчгөнсөн. Яг энэ нь яг яад юм болоо гэдэг байдлаар судалгаануудаа хийгээд ингэж үл явж исэн байдаг. Эхлээд та нартаа магистрийнхаа дипломын ажлаас сонирхолтой гэж бодсон мэдээллүүдийг хүргэе гэж бодлоо. Гэтэ бүгдийг нь ярихгүй яа гэх юм бол энэ маш урт том судалгаа учраас бүгдийг нь ярих юм бол амжихгүй. За би яг энэ магистрийнхаа судалгааны ажилд оффист ажилладаг 104 хүнийг бол хамруулсан байдаг. Тэгээд яг мэргэжил сонголтын 2 тест аваад харьцуулсан судалгаа гаргаж ирсэн байхгүй. Гэхдээ би та нартай яг 2 чухал асуулт буюу 2 чухал графикийг л харуулъя гэж бодож байна. За эхнийх нь график гэх юм бол та яг бакалаврынхаа мэргэжлэрээ одоо ажилладаг уу гэдэг асуулт байсан. За тэгсэн чинь судалгаанд оролцогчдын 51% нь бол тийм ээ би яг одоо бакалаврынхаа мэргэжлэр ажилладаг гэж хариулсан бол 49% нь үгүй ээ би бакалаврынхаа мэргэжлэр ажилладаггүй гэж хариулсан байдаг хгүй. Тэгэд энэ үнэхээр сонирхолтой байгаа зү тэ. Би үүнийг юу гэж боддог вэ гэхэлэр хүмүүс ер нь өөрсдийнхөө сонирхолтой дуртай мэргэжлэрээ сураагүй одоо ингээд гэр бүлийнхээ шахалтаач гэдэг юм уу та тэ нэг юм өөрийгөө олоогүй байж чад нэг мэргэжил ингээд сонгоод орсон. Тэгээд тэр нь ингээд өөрт нь таалагдахгүй ч юм уу тохироогүй учраас мэргэжлээ сонгоод байна гэж хардаг хгүй. Нөгөө асуулт нь болохоор судалгаанд оролцогчдын эрхэлж буй ажил нь тэдний мэргэжил сонголттой нийцтэй байдаг эсхийг нь бол асуусан байдаг. За энэ нь бол юу гэсэн үг вэ гэх юм бол таны одоо хийж байгаа ажил чинь яг таны сонирхол уур чадварт тохирсон ажил мөн үү гэж асуусан чинь цөөхөн буюу 35% нь нийцтэй байдгаа гэж хариулж байгаа хгүй. Дийлэнх нь буюу 65% нь нийцгүй байдгаа гэж хариулж байгаа. За үүнээс юу гэж харж болох вэ гэх юм бол одоо энэ ажил эрхэлдэг оффист ажилладаг хүмүүсийн дийлэнх нь өөрийнхөө сонирхол уур чадвартаа одоо нийцтэй биш ажиллаа эрхэлдэг гэсэн үг байгаа даахгүй. Тэгэхээр үүн дээр дахиад юу яригдах вэ гэхээр дахиад л бидний нүуний сонирхол уур чадвартаа тохирсон мэргэжлээ сонгож хагдаагүй байдал одоо ингээ хамаарж байна гэж бол би хараад байгаа. Тэгээд яг иймэрхүү дипломын ийм судалгааны ажил дээр судлаач өөрөө тамгаа төвшүүлдэг л дээ. Би яагаад энэ сэдвийг сонгоод энэ судалгааг хийсэн бэ гэхлээр миний бодлоор хүмүүс өөрийнхөө дуртай зүйлээ олоогүй байж чад мэргэжлээ сонгоод тэрүүгээр ажиллаад үүнээсээ болоод нөгөө ажлаас хашрах хам шинжид өртдгөө гэж би өөрөө
бодоод тийм тамгийг төвшүүлсэн байхгүй. Гэхдээ яг эцсийн дүгнэлт нь буюу үр дүн нь бол өөр гарсан л та. Миний энэ таамаг бол няцаагцсан. Яагаад няцаагцсан бэ гэхээр хүмүүс ерөөсөө яг энэ мэргэжил сонголтоос хамаарахгүйгээр дийлэх ажилтнууд ажлаас хашрах хам шинжид өгтөөд байна гэдэг яг эцсийн үр дүн гарсан. Тэгээд би үүнийг нь яагаад ийм үр дүн гарсан болоо гэж бодохоор яг сүүлийн үед манай Монгол улсад бол хүний нөөцийн асуудал бол маш их байгаад байгаа шүү дээ. Яг тэрнээс хамаарат нэг хүн дээр очиж байгаа ажлын ачаалал нь илүү их болоод түүнээсээ болоод хүмүүс ер нь л ажлаас хашрах хам шинжид өгтөөд байгаа юм байна гэдэг эцсийн дүгнэлт бол гарсан байхгүй. Нөгөө талаасаа яг ажлаас хашрах хам шинжид хүмүүс өртөхгүй байна уу гэд харахаар үгүй. Яг миний судалгаанд оролцсон хүмүүсийн дийлэнх нь ажлаас хашрах хам шинжид бол өртөж байгаа гэдэг нь бол харагдсан. Гэхдээ тэр нь мэргэжил сонголттой холбоотой биш. Яг тийм л одоо үр дүн гарсан гэх юм уу да тий. За одоо хэдүүл яг айгүй сонирхолтой буюу миний бакалаврын дипломын ажлын одоо хийсэн судалгаа руу орж ийн. За би үүндээ болохоор шинэ оюутныг чиглүүлэх сургалт гэдэг сэдвийг одоо өөрөө гаргаж ирээд багшаа би яг энэ сэдвээр диплома хамгаалмаар байна гэж хэлж байгаад бол судалгаа хийж бол хамгаалсан байдаг. За яагаад энэ сэдвийг сонгосон бэ гэх юм бол яг оюутан болоод миний мдээгүй нэлээд олон зүйлүүд байсан байхгүй юу. Яг оюутан болоод гэдэг нэгдүгээр курст ороод ингээд мдээгүй байж чад айгүйх алдчихсан гэх юм уу да тий. Ер нь бас оюутнуудын хувьд ингээд дүнгийн харахаар яг нэгдүгээр курсын эхний улирлын дүн ер нь хүмүүс их жоохон муу байгаад байдаг байхгүй. Яагаад гэх юм бол яг оюутан болоод яах вэ? Буюу аргачлалаа миний хувьд мэдтгүй юм шиг санагдаад байдгийн. Тийм учраас яг оюутнуудыг дөнгөж анх оюутан болоод оронгот нь яг энэ чиглүүлэх сургалт гэдгийг маш сайн хийх ёстой байна гэж би бодсны үндсэн дээр энэ сэдвээ бодож ингэж хамгаалж исэн. Гэхдээ одоо яг сургууль дээр ийм шинэ оюутныг чиглүүлэх сургалт гэдэг юм байдсан болов байдгүй болов бас сайн мэдгүй л байгаад байна л да. Гэхдээ бүх сургууль дээр байдаг гэж бол би бодохгүй байна. Магадгүй зарим нэгэн сургууль дээр бол байдаг байх. Гэхдээ бас ингэж чиглүүлэх сургуульд ордоггүй сургуулиуд байдаг байх. Тэгэхээр би яг оюутан болж байгаа дүүнэртээ одоогийн миний ярих маш ийм хэрэгтэй байх болов гэж бол бодож байна. За яг энэ шинэ оюутныг чиглүүлэх гэдэг нь болохоор яг хүний нөөцийн одоо шинэ ажилтныг чиглүүлэх сургалт гэж байдаг байхгүй. Үүнээс улбалаад яг онлоо болохоор тэр хүний нөөцийн сэдвээс аваад яг онлынхоо зүйлийг бол ингэж хийж исэн. За тэгэл би ингэж бусад улсуудын те яг оюутнуудаа хэрхэн одоо анх оюутан болоход нь чиглүүлдэг үгээ гэдэг ийм жишээнүүдийг ингэж оруулж өгсөн байдаг. Зарим улсууд бол бүр ингээл яг бүр ийм одоо юу гэдэг хөтөлбөртэй ингэж явт юм билээ шүү дээ те. Ингээл орж ирэнгүүт нь дэлгэцээр юм үзүүлээл манай сургууль бол тэдэн хонд ингэж байгуулагдсан захирал гэдэг одоо ийм хүн байгаа ч гэдэг юм уу да те. Дэлгэцээр ингээл юмнууд үзүүлээл за тэнгүүтээ бусад сургуулаараа бүр ингэ дагуулж яваал те. Энд тийм лаборатори байдаг. Энд одоо тийм номын сан байдаг ч гэдэг юм уу. Яг бүр тэгж явдаг хөтөлбөрүүд бол байдаг юм билээ. Манай Монгол улсад бол харьцангуй бага байдаг хаа гэж бол боддtiin. Тэгээд ялангуяа анх оюутан болчоод жоохон том сургуульд орохоор төөрөөд идэг байхгүй юу? Хаана яг юу гэдгийг мэддэхгүй. Бүр эрт очихгүй л ер нь нэлээд төрж байгаа л бараг хичээлийнхаа 30 минутыг авах ч юм уу да тиймэрхүү асуудал бас гараад идэг. За энэ мэтчлэн ингээд бусад улсуудын зүйлүүдийг оруулж ирж байгаа. Тэгээд цаашаа одоо ингээд яг судалгааны хэсэг рүү орж ирж байна л да. За үүн дээр болохоор чиглүүлэх сургалтын талаар мэддэг хэсэг гэд асуусан чинь миний судалгаанд оролцогчдын 27% нь бол мэддэг, 17% нь бол мэдгүй бүр сонсож байгаагүй гэж аахгүй. Одоо энэ чиглүүлэх сургалтын талаар тэгээд дийлэх буюу 56% нь сайн мэдгүй гэхдээ ер нь бол сонсч ийсэн гэж хариулж исэн юм байна. За дараагийн асуулт нь нэгдүгээр курсээ сургалтын журам болон бусад мэдээллийг хаанаас авч ийсэн бэ гэсэн чинь зөвлөх багшаасаа буюу одоо нүг ангийн багш гэж зөвлөх багш гэж томилоод өгдөө шүү дээ. 23% нь бол зөвлөх багшаас авч ийсэн, 30% нь сургалтын албанаас авч ийсэн, 20% нь дээд курс ихнээс авч ийсэн, 10% нь найз нөхөд ангийнхнаас авч ийсэн. За тэгээд 17% нь сургуулийн вебсайт, сошиал группээс авч ийсэн гэж хариулж байсан юм байна. Дараагийн асуулт маань болохоор оюутнууд өөрт хэрэгтэй мэдээлэл авч чадсан байдаг гэсгийг нь авч үзсэн юм байна л да. За энд бас маш чухал сэдв хөндөгдөж байгаа. Одоо жишээлбэл энэ ректорын нэрэмжит батламжийн талаар ингэ мэддэг байсан эсхийг нь би ингэ оюутнуудаас асуусан байгаа байхгүй. За үүн дээр мэддэг гэдэг нь 30%, мэддэггүй нь болохоор дийлэх буюу 70% байгаа байхгүй. Энэ бол яг хөдөө аж ахуйн сургуулийн эдийн засаг бизнесийн сургуулийн хувьд 2018 оны байдлаар ийм үр дүн гарсан гэсэн үг шүү дээ. За энэ ректорын нэрэмжит батламж гэдэг нь яг яадаг вэ гэхээр онц сурдаг хүүхдүүдэд одоо төлбөрийн 20% хөнгөлөх тийм гайхалтай боломж байдаг
мэддэг байхгүй. Би тэгээд үүнийг яг 3 дугаар курст ороод мэдчихсэн. Тэгээд тухайн үед би мэдчихэд юу гэж бодож исэн бэ гэхэлэр надад энийг хин нэгэн арай эрт хэлээд өгсөн байсан бол гэж би бодож исэн байхгүй. Тэгээд энэ нь яг яадаг вэ гэхэлэр хөдөө аж ахуйн их сургуулийн хувьд яг 3 улирал дараалаад 3.5 билүү 3.2 илүү юу зэ энэ хоёрын нэг шүү зам манайхаа 3.5-аас дээш голчтой 3 улирал дараалаад сурчсан бол дараагийнхын улирлын сургалтын төлбөрийг 20% хөнгөлдөг гэсэн байхгүй. Энэ бас хөөрхөн байгаа зү те. Яг ингээд он сурах юм бол тэр хүнийг урамшуулна гэдэг урамшууллын зарчим бол явж байгаа байхгүй. Тэгэд би үүний 3 дугаар курстээ орж мэдээд тэгээд чармаасаар агаад яг 3 улирал 3.5-аас дээшээ голчтой яг төгсөөд тэгээ би яг дараагийн жилийнхаа 4-р курсынхаа нэг сургалтын төлбөрийг бол 20% бол хөнгөлүүлсэн байдیں۔ Тэгэхээр иймэрхүү зүйлүүдийг мэдэх нь айгүй чухал байгаад идэг байхгүй. За үүнээс гадна эрдэм шинжилгээний хурлын талаар мэддэг хэсгийг асуухад 55% нь мэддэг бол 45% нь мэддэггүй гэж бол хариулсан юм байна. Миний хувьд бол яг эрдэм шинжилгээний хурлуудад бол үнэхээр ордог байсан. Нэг удаа орж ирсэндээ тусгай байрт ороод, нэг удаа орж ирсэндээ бас 3 дугаар байранд ороод юу бол ингэ явж исэн. Тэгээд ер нь бол миний бодлоор эрдэм шинжилгээний хурал бол бас орох ёстой л зүйлүүдийн нэг юм шиг санагддаг байхгүй. Нэг юм судалгааны ажлын тэрийгэ бас ингэж багш нарын уурд гарч тэрийгэ хамгаална те. Ер нь бол маш хэрэгтэй. Диплом хамгаалахад бүр илүү хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээд бас хөдөө аж ахуйн сургуулийн хувьд 2 дээр нэмэх нь 2, 3 дээр нэмэх нь 1 гэдэг хөтөлбөрүүд байдаг гэсэн. 2 жил Монголд, 2 жил гадаадад те. 3 жил Монголд, 1 жил гадаадад гэх мэтчлэн хөтөлбөр байдаг байсан. Тэгээд энэ талаар мэддэг хэсгийг асуухад 60% нь бол мэддэг, 40% нь мэддэггүй гэж хариулж ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ бас амар чухал гаазтай те. Хэрвээ гадаадад сурахыг хүсдэг хүүхэд байвал бас иймэрхүү боломжууд байдаг. Тэгэд энийг бас мэдэх нь айгүй чухал. Хэрвээ танай сургууль чинь ийм чиглүүлэх сургуульд орохгүй энэ талаарх мэдээлэл өгөхгүй байгаа бол та хэд маань өөрсдөө л одоо ирэл сурал хийж хайж олж мэднэ л гэсэн үг. Тэгэхээр би яагаад энэ судалгааг ингэж яриад байна вэ гэхэлэр та хэд маань өөрсдөө иймэрхүү зүйлийг мэдэрээ. Иймэрхүү маш олон боломж юмнууд бол сургуулиудад байдаг шүү гэдгийг л хамгийн гол нь хэлхийг хүсэж байгаа байхгүй юу. За тэгээд эрдэм шинжилгээний хүрээлэнгийн талаар мэддэг хэсгийг авч үзэхэд 35% мэддэг бол бүр дээрлэх буюу 65% мэддэггүй гэж бас хариулж ирсэн юм байна. За дараагийн асуулт маань чиглүүлэх сургалт байгаагүйгээс шалтгаалаад тулгарсан хүндрэлүүд гээд ингэж асууж үтсэн. За тэгсэн чинь ангийнхаа байршлыг мэдгүйгээс болж хичээлээсээ хоцрох тохиолдол гарч байсан гэдэг нь 25%, суралцах арга барилаа мэдгүйгээс шалтгаалаад 1-р курсын дүнгууд маань муу байдгаа гэдэг нь 28%, хичээлээс гадуур өөрийгөө хэрхэн хөгжүүлэх талаар мэддэггүй гэдэг нь 15%, мэргэжил сонгоход хүндрэл гарч байсан гэдэг нь 10%, за дээрх бүгд гэдэг нь бас 20% гэж хариулж ирсэн юм байна. За тэгээд дараагийнх нь болохоор би багш нараас бас асуулт асууж исэн байгаа. За судалгаанд хамрагдсан багш нар зөвлөх багшаар сонгогдож байсан эсэхийг асуухад 87% нь бол нөгөө ангийн багш буюу те зөвлөх багшаар сонгогдож байсан, 13% нь л сонгогдож байгаагүй гэж хариулж исэн юм байна. Тэгээд зөвлөх багшаар сонгогдож байсан багш нар үүргээ хэрхэн биелүүлдэг байсан бэ талаар ингээд асууж бас үтсэн. За тэгсэн чинь 57% нь өөрсдөө үүргээ маш сайн биелүүлдэг байсан гэж хариулсан бол 43% нь тодорхой шалтгааны улмаас хаяа амждаггүй байсан гэж бас хариулсан байна. Дараагийнхан зөвлөх багшаар ажиллаж байхдаа оюутнуудад хэрэгтэй мэдээллийг өгч чаддаг эсэхийг асуухад 43% нь сайн гэж хариулсан бол өөрийгөө дунд зэрэг гэж үнэлсэн багш нь 57% байсан юм байна. За шинэ оюутнуудад чиглүүлэх сургалт хэрэгтэй эсэхийг нь асууж үзэхэд бас судалгаанд оролцогчдод 100% буюу бүгд хэрэгтэй анх оюутан болж байгаа хүүхдүүдэд их чухал зүйл гэж боддгоо гэж хариулж ирсэн юм. Тэгэхээр чиглүүлэх сургалт ийм одоо хэмжээний чухал зүйл байдаг байх нэ манайхаа. За тэгэхэд үүнээс цааш болохоор одоо энэ чиглүүлэх сургалтыг хэн удирдан явуулвал зүгээр вэ гэдэг асуултыг тавихад багш нарын дийлэх буюу 50% нь сургалтын алба хариуцах ёстой гэж хариулж ирсэн юм байна. За оюутнуудын хувьд гэх юм бол 37% нь дээд курсынхаа явуулвал зүгээрээ, 23% нь сургалтын алба явуулвал зүгээрээ, за 27% нь зөвлөх багш явуулвал зүгээрээ, 8% нь оюутны зөвлөл явуулвал зүгээрээ гэж одоо хариулж ирсэн байна л да. Гэхдээ ер нь чиглүүлэх сургалтыг дээд курсын оюутнууд тавиулах зүгээр аадтай тий. Ягаад гэвэл өөрсдөө нөгөө юун дээр алдсан, юун дээр онжсэн гэдгээ илүү мэддэг учраас яг дүүн нартаа ингэ чиглүүлэх сургалтыг өгөөд явуулаас айгүй зүгээр юм болов уу гэж би боддгийн. За нөгөө талаасаа сургалтын алба юу гэж хариулсан бэ гэх юм бол сургалтын алба 50%, оюутны зөвлөл 50% явуулвал зүгээрээ гэж хариулж ирсэн юм байна л да тухай үедээ. Тэгээд үүнээс цааш болохоор би яг шинэ оюутнуудыг ингэж чиглүүлвэл зүгээр шүү гэдэг өөрийнхөө санал хүсэлтийг өгөөд ингээд энэ судалгааны ажлаа бол дуусгаж исэн байдгийн байна. Тэгээд энэ
одоо ярьсан зүйл маань таад нэг ч гэсэн хэрэг болох зүйлийг ярьсан болов уу гэж бодож байна. Ялангуяа яг 10 жилээ төгсөж байгаа ахлах ангийн хүүхдүүдэд маань яг хэрэгтэй байсан болов уу гэж бодож байна. Тэгээд та хэд маань хэрвээ хэрэгтэй байсан гэж бодож байгаа бол тийм дүүнер руугаа заавал явуулж өгөөрэй манайхаа. За бичлэгнийхаа төгсгөлд би та нартай өөрийнхөө мэрэгжил сонголтын талаар маш товчхон ярьж өгье гэж бодлоо. За би яг 10 жилээ төгсөөд хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засаг бизнесийн сургуульд бол орсон байдаг. Тэгээд яг тухайн үедээ манай сургуулийн хамгийн том давуу тал нь юу байсан бэ гэх юм бол бид нар 2 дугаар курстэй мэрэгжлээ сонгодог гэсэн байхгүй. Гэтэ энэ нь бол надад маш их таалагдчихсэн. Яагаад тэгэхээр яг 1-р курстэй одоо энэ үнэ суурь хичээлүүд гэл үздэг штэ тий. Одоо Монголын түүх, монгол хэл, англи хэл гэл ингээл хичээлүүд үздэг штэ. Яг тиймэрхүү хичээлүүдээ үзчихэд 2 дугаар курсын эхний үйлрэл болохоор яг нэг юм эдийн засаг тал руугаа хичээлүүдийн яг суурь хичээлүүдийг үздэг гэсэн байхгүй. Одоо жишээлбэл нэгтлэн бодох бүртгэлийн үндэс, маркетингийн үндэс, бизнесийн удирдлага гэх мэтчлэн энэ хичээлүүдийг үзээд за тэрнийхээ дараа буюу 2 дугаар курсынхаа 2 дугаар үйлрэлээс эхлээд бид нар мэрэгжлээ сонгож исэн. За яг энэ нь яагаад таалагдсан бэ гэхлээр нөгөө онлтэй үндэс суурь хичээлүүдийг үзэнгүүтээ би яг аль чиглэлд илүү дуртай юм бэ гэдгийг ингэ таньж авч исэн байхгүй. Тэгээд манай гэр бүлийн хувьд гэх юм бол намайг нэгтлэн бодох бүртгэл рүү ор гэж маш их хэлдэг байсан. Яагаад гэх юм бол тэр хүмүүс юу гэж харсан бэ гэхлээр нэгтлэнгууд л өндөр цалин авч байна. Нэгтлэнгууд л юу нэгэж одоо гайгүй цалин авах ийм мэрэгжил гэж зөвлөдөг гэсэн байхгүй. Тэгээд би ингээд маш эргэлзээд явдаг байсан л та. Яагаад тэгэхээр би өөрөө нэгтлэн гэдэг мэрэгжилд тийм туртай биш байсан. Надад хамгийн сонирхолтой гэх юм бол яг маркетинг, менежмент гэдэг 2 жил ингээд аягүй сонирхолтой байгаад яг энэ 3 тэнхимээс алийг сонгох вэ гэд эргэлзээд бол явж ирсэн. За тэгэж явж хагаад бид нар нөгөө оноороо ингээд чигсаад мэрэгжлүүдээ бол сонгодог байсан. Би тэгээд яг оноороо чигсаад мэрэгжлэрээ сонгох болоход надад бүх мэрэгжил ингээд нээлттэй бол байж исэн. Яг л өөр ингээд сонгоно гэсэн үг. Хэрвээ оноо багтай байсан буюу одоо жоохон оноо багтай хүүхдүүд маань яг ингээд хүүхдүүд ингээд сонгоод ангиуд нь дүүрчих юм бол үлцэн ангиудаа сонгодог байсан гэсэн үг байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бас юу нэ айгу зүгээр аацтай тий. Тэгэд тухайд бид нар яг мэрэгжлээ сонгохоос өмнө бас ангийн ажил хамгаалж ирсэн. Тэгээд ихтэй ингээд маш олон сэдвүүд бид нар тэр ингээд тавиад өчтдөг. Тэгээд өөрийнхөө хүссэн сэдвийн дагуу бас судалгаа хийгээд ангийн ажил хамгаалдаг байсан байхгүй. Ангийн ажил дээрээ болохоор би яг цаг төлөвлөлт гэдэг сэдвийг сонгож ирсэн байхгүй. Яагаад гэвэл надад цагийн менежмент маш сонирхолтой санагдчихсан. Тэгээд тухайн үед яг цагийн менежмент дээрээ судалгааны ажлаа хийгээд ангийн ажлаа хамгаалаад за тэгсэн чинь яг миний ангийн ажлыг удирдах авч исэн багш маань надад санал тавьсан байхгүй. Тэр багш маань бол өөрөө яг бизнес менежментийн одоо тэнхимийн багш байсан л та. Тэгэд намайг чи мэрэгчлээ сонгосон байгаа юу? За хэрвээ сонгоогүй байгаа бол чамд манай тэнхимийг санал болгож байна. Тэгээ чи орно гэх юм бол чамайг хүний нөөцийн одоо менежментийн олимпиадад ингээд бэлдэж эхэлнэ гэд тийм саналыг тавиал. Тэгэд би бүр ерөөсө бодох юм байхгүй. Угаасаа яг ийм 3 тэнхим ингээд бодсон байсан те. Тэгэл яг багш санал тавингууч өө за би энийг л сонгох хэрэгтэй байна гэл яг тэр тэнхимээ бол сонгож ийсэн. Гэрээхэндээ хэлэхдээ болохоор би нэгтлэнгийн ингээд оноо маань хүрсэнгүй. Тэгээд ингээд бизнесийн менежмент руу орчлоо гэдэг худлаа яриад орж исэн. Тэгээд төгснөхийн дараа тэрийгээ бас хэлж исэн байдаг байхгүй. Тэгээд бизнесийн удирдлага руу ороод 2 дугаар курстэй би ерөөсөө хүний нөөц гэдэг хичээлийг үзээгүй байж та хүний нөөцийн олимпиадад бол орж исэн. Тухайн үедээ бэлтгэл жоохон дутуу. Тэгээд ер нь бол яг дундуур л орсон байсан. Тэр олимпиадад яг л дундуур ороод багаараа бас яг нэг шугамын яг доорч илүү зэвцэн нэг тиймэрхүү болж исэн. Тэгээд 3 дугаар курстэй хүний нөөцийнхөө хичээлийг үзчихэд 3 дугаар курстэй бүр алаад өгнө гэж бодоод олимпиадаа ингээд хүлээж исэн чинь манай сургууль яг тэр жил тухайн олимпиадад бол ороогүй л те. Зэвцэн иймэрхүү процесс болоод тэгээд би бизнесийн удирдлагаараа бол төгссөн. За төгсөхдөө бүр маш онц сурдаг, оюутан байж төгссөн. Эрдэм шинжилгээнүүдэд нь ордог те. Одоо ингээд миний өрөмжлөл ингээд юмнуудыг тавихаар маш олон юм ингээд надад байдаг байхгүй. За тэгэл ажлын байран дээр гарлаа нөгөө сурдаг оюутан байсан болохоор өөртөө бүр мангаар ихтэй айгу бартан баа штэ те. Тэгэл ажлын байран дээр гараад би яг зангиагаар евро компаниуд руу яг анкета бол явуулж исэн. Тэгэд маш олон газар руу яг үндэ явуулж исэн. Тухайн үед бол яг одоо өнөөх шиг юм хүний нөөцийн дутагдал гэдэг асуудал бол байдаггүй тийм үе байсан байхгүй. Тэгэд ерөөсөө намайг тоож байгаагүй. Одоо би яг хүний нөөцийн менежер, маркетингаар за ингээл анкетууд ингээл явуулаад ерөөсөө одоо юу гэдэг хариу ерөөсөө ирдэггүй, залгадаггүй байсан байхгүй. Тэгээд яг захирлын туслах ч юм уу да тиймэрхүү ажлын байран дээр ингээд залхаад тэгээ би яг захирлын туслах ч юм уу хийхгүй гэл өөрөө жоохон ингэж явж исэн байхгүй. Тэгэж явж байгаад яг сар бол ажил хайж исэн. Тэгээд тэрнээсээ болоод өөрөө бүр ингээд жоохон гутраад
гэх юм уу жоохон ингээд өөртөө итгэлгүй болоод хөө юу болоод байна гэд ингээд жоохон паникнд ороод тэг гэртээ нэг юм гим хийцэн хүн шигтэй нэг юм эвгүй сургуулаа төгссөн байдаг. Тэг ажилд ороогүй нэг юм гим хийцэн хүн шиг байдаг байсан байхгүй. За тэгэж явж байгаад яг манай гэрийн хажууд Номон Холдинг компани офис байдаг байсан. Тэгээд би яг Номон Холдингт хүний нөөцөрч анкет явуулаад тэгээд бас хүлээн авахч гэдэг альбом тушаал байсан. Тэгээд хүлээн авахчаар анкет явуулсан чинь намайг яг дуудаад тэгээд би хамгийн гол хүний нөөцөр биш хүлээн авахчаар ажилд орж исэн байхгүй. Тэгэд хүлээн авахчаар ажилд ороод яг Номон Холдинг гэдэг компаниг анх ингэж таньж эхлээд хойд бол яг 3 хүлээн авахч байдаг байсан. Би ингээд яг хамгийн сүүлд шинээр орж исэн байхгүй. Ягаад гэвэл Номон Холдинг компани офис нь бол бүр маш том. Тэгээд яг 3 хүлээн авахч байдаг. Тийм мөртлөө би сүүлд ажилд орсон мөртлөө би 2 сарын дараа ажилд ороод 2 сарын дараа бол тушаал дэвших тийм гайхалтай мэдээг бол сонсч ирсэн. За үүнд яг юу хамаардаг вэ гэхлээр би яг ингээд өглөө болгон орж ирсэн хүмүүстэй өглөөний минь сайхан амарсан уу гэл те явхаар нь сайхан амраарай баяртай гэл ингээд байнга энийгээд ингээд харьцдагсан байхгүй. За тэрнээс болоод яг тэр компани дийлэх ажилтнууд намайг бол ингээд бүр ингээд тогтоочсон те мэддэг надад айгу туртай болсон байсан. Чи айгу хөөрхөн шүү чи маш гоё мэдлдэг гэл одоо нөгөө хандлага гэдэг зүйл тэрнэр гарч ирсэн болов гэж боддог байхгүй. За тэгээд үүнээс бол балаад нэг удаа намайг маркетингийн захирланд дуудаад манай уянгаа захирал намайг дуудчихсан. Яг тэр үед би ингээд очихдоо бол ингээд маш их айжсэн байхгүй. За яана юу буруу болчихвоо би одоо юу буруу хийж байсан загнуулсан алуулсан гэл яваад орсон ч миний дүү маркетинг руу орох уу чи маркетинг сонирхолтой юу гэж надаас суугаад тэгээд тэр өдөр бол би зүгээр ингээд нисээлтэй бүр маш гоё мэдрэмжийг бол авч исэн байдаг. Гэтэ би яг хүлээн авч тэр байхдаа хоёр одоо яг албар руу орж үзнэ гэж бодож исэн байхгүй. Нэг нь болохоор би хүний нөөц рүү орж үзнэ. Нөгөөх нь маркетинг руу орж үзнэ гэж яг л бодож исэн. Тэгсэн чинь яг миний хувьд бол ингээд эхлээд хүний нөөц рүү орчоод дараа нь маркетинг руу орох гэж бодож исэн чинь яг уянгаа захирал тийм санал тавиа. Тэгээ би маркетинг ажилтнаар ороод жилийн дараа дахиад тушаал твшээд маркетингийн менежер болж ингэж одоо 2 жилийн дотор 2 удаа тушаал твшижсэн ийм гайхалтай бас зүйлүүд болсон байдаг. Маркетинг гэдэг энэ салбар руу ороод би ийм пост хийх туртай байна, би бичлэг хийх туртай байна гэдгээ мэдээд яг би номонд байхдаа яг YouTube-ийнхаа хамгийн анхны бичлэг ууг нь оруулж исэн байдаг байхгүй. Тэгээд тухайн үед нөгөө ийм влог байдлаар бичлэг оруулаад тэгээд тэрийгээ сартаа нэг удаа хийх үү хийхгүй юу гэл үлгэн салгаа ингэж бол хийдэг байсан. Тэгээд мэдээж нөгөө олны танилж биш тэгээд нэг влог хийгээд нэг их хүмүүс үздэггүүлсэн л та. Зүгээр ойр тойрныхан маань үздэг байгаад тэгээд сүүлд яг охиноо харангаа одоо энэ Монголынхаа хов жив сонин сайхны талаар ярьдаг бичлэгээ хийгээд тэгээд ингээд үдий зэрэгтэй ингэж явж байгаа байхгүй. За миний мэргэжил сонголт гэдэг зүйл бол яг иймэрхүү процесстэй болсон байдгийн. Маркетинг гэдэг мэргэжил бол миний хувьд бол үнэхээр гоё мэргэжил гэж боддог. Маш олон хүмүүстэй харьцдаг, ийм гоё үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг те. Би өөрөө бас яг тиймд туртай л хүн байгаад байгаа байхгүй. Тийм болохоор яг ийм санамсаргүй байдлаар ийм аз таарсан гэж яг үндэ өөрөө бол боддог. Бас миний бодлоор компани болгоны хамгийн гоё алба бол яг маркетинг алба юм болов гэж боддог байхгүй. Хамгийн гоё үйл ажиллагаануудыг зохион байгуулна, юм болгонд л оролцоод явж идэг те. Яг тийм гоё ажил мэргэжил бол байдаг. Гэхдээ би яг дунд болон ахлах ангитай өөрийгөө ямар мэргэжлээ болно гэж боддог байсан бэ гэхээр хөтлөгч, сэтгүүлч болно гэж боддог байсан байхгүй. Яг нэг юм эфирээр гардаг те ийм хүн болно гэж боддог байсан. Тэгээд одоо бол яг тэр өөрийнхөө бодлоо бас ингэж мөрөөдөл зорилгоор биелүүлсэн байна шүү дээ те. Өөрийнхөө YouTube суугаар дамжуулаад яг тэр өөрийнхөө багынхаа хүсэл мөрөөдлийг бас хийгээд явж байна. Тэгээд миний хувьд бол яг юм одоо хацтайч гэх юм уу яг өөрийнхөө туртай зүйлүүдээ хийгээд яваад байдаг байхгүй. Тэгээд хамгийн гол нь хүн өөрийнхөө туртай зүйлээ хийхээр хэдэн цагч хамаагүй сууж чаддаг. Би одоо энэ бичлэг ингээд хийгээд монтажн дээрээ бас ингээд суужтаа бол үнэхээр жаргалтай хийдэг байхгүй. Ерөөсөө тийм хэцүү зүйл шиг надад санагддаг. Хамгийн гол нь яг энэ мэдрэмж авах бол айгүй чухал юм шиг байгаа. Тэгээ мэргэжил сонголт гэдэг бол бас хүний амьдралын маш чухал зүйлүүдийн нэг шүү дээ, тэ. Одоо хамгийн чухал зүйл гэх юм бол миний хувьд яг нөгөө хань ижил, тэ. Одоо нөгөө эхнэр болох уу, нөхөр болох уу гэдэг хүн бол маш чухал сонголт. Хоёрдугаарт яг энэ мэргэжил сонголт гэдэг зүйл орж ирэх юм болов уу гэж боддог байхгүй. Ер нь дийлэн хүмүүс бас миний энэ бодолтой санал нийлэх байх гэж бодож байна. Тийм учраас би одоо яг энэ ахлах дунд ангийн хүүхдүүд за энэ оюутан дүүнэр та, тэ. Ядаж энэ мэргэжлийнх нь жаахан ч гэсэн чиг баримжааг нь хүчгийн сан гэдэг зорилгын үндсэн дээрээс өөрийнхөө подкастаа ингээд эхлүүлсэн байгаа. Тэгээд хамгийн ихний дугаарын маань зочноор маш мэдлэгтэй, мундаг боловсралтай Амарчаа ах манаас урагдаж орсон байгаа. Тэгээд удахгүй та эдд маань яг Амарчаа ахын орсон подкаст манаас хүрэх байх. Тэгээд маш гайхалтай
гайхалтай одоо өөрийнхөө эрдэм мэдлэгээс бас хуваалцсан үнэхээр гайхалтай дугаар бас болсон байгаа шүү. Тэгээ та хэд маань удахгүй ингээд хүлээгээд сууж агаарай. Тун удахгүйс оруулах болно. За тэгээд эцэст нь хэлгээд миний тэр подкаст одоо нэг л хүнд хүрсэн байхад те нэг л хүний амьдралд нь багахан ч гэсэн өөрчлөлтийг багахан ч гэсэн одоо бодлыг ухаарлаг өгж явах юм бол энэ хийж байгаа бичлэг подкастын маань хамгийн гол зорилго бол оршно гэж бодож байгаа. Тэгээд та хэд маань яг ямар мэрэгчлэлтэй хүн ороосоо гэж бодож байна те яг ямар мэрэгжлийн талаар сонсомоор байна гэдгээ манайхаа энэ бичлэгийн дор комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа. Та хэд маань лайка дараарай. Хэрвээ subscribe бас дараагүй бол заавал дараарай манайхан. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцагаыг хөрхөн хүмүүс минь түр баяртай.